Сайн байцгаана уу? Өнөөдөр би Зондонгийн төдвийн ухаан гэсэн ном уншнаа. Нэгдүгээр бүлэг. Эксэс. 2 зас нэг сургуульд адилхан ангид хамт суудаг байжээ. Нэг ширээнд. Тэгээд нэг хүүхдийнх нь нэр нь Ганц сум. Тэгээд нөгөө хүүхдийнх нь нэр нь Ганц цог байжээ. Тэгээд Ганц сумд амар гайхдаг гэжээ. Яагаад Ганц сум өглөө босгон хар том чулуу бариад өргөөд идэм болоо гэж бодсохгүй юу? Тэгээд бас Ганц сум бас ганц үсдэг яагаад өглөө босгон тэр гэртээ цаасан дээр бичсэн байгаа сүдийг уншаас байд юм бэ гэд Ганц сум гайхдаг гэжээ. Тэгээд нэгэн өдөр Ганц сум Ганц цог хоёр бие биенээсээ асуухаар болжээ. Ганц цог яагаад Ганц сумаа чи том хар чулуу өргөөд байгаа юм бэ гэж асуухад Ганц сум би амар хүчтэй босох гэж байгаа хгүй юу гэхэд Ганц цог яагаад хүчтэй босох гээд байгаа гэхэд хүчтэй болж иж би бүхнийг дийсч чадна. Бүхнийг дийсгээр яах юм гэхээр бүхнийг дийсгээр би авраг болно. Гэхдээ чи яагаад бас нэгэн цаасан дээр бичсэн өгнүүдийг уншаад идэв гэхэд Ганц цог миний ахын маань ахаасаа би гуугаад 6 орс үг цаасан дээр бичүүлээд тэгээд би тэрийг өдөр болгон цээжтэй. Тэгжээж би орс үг сурна. Орс хэл сурна гэхэд яагаад орс хэл сурах чаа? Тэгвэл би мэдлэгтэй хүн болно. Яагаад мэдлэгтэй хүн болох гээд байгаа? Чи хүчтэй байсан дээр штэ гэхэд ухаантай мэдлэгтэй байх чаа хүчтэй байхаас дээр ухааны хүч гэж юм байдаг байхгүй юу гэж Ганц цог хэлэхэд Ганц сум гайхжээ. Тэгээд Ганц сум Ганц цогийг сонсоод худалчаа. Чи зүгээр цаанаас уншаад хүчтэй босохгүй штэ гэж Ганц сум уурсаад хэлэхэд босохгүй яах вэ? Энэ цаасан дээр орс үг бичсэн байгаа. Орс үг цээжсэнгүүд эрдэмтэй болно. Эрдэмтэй хүн ухаантай болдог гэж ах маань хэлсэн. Тэгэхэд Ганц сум худсаа ярьлаа. Тэгвэл яга манай багш сумын наадам төрүүлж чадсгүй 3-т ойчсон юм бэ гэж асуухад үгүй биеийн хүчний тухай яраагүй байж тээ гэж хэлэхэд ер нь хүний биеийн хүч юунд хэрэгтэй юм бэ гэж Ганц цог асуухад Ганц сум үгүй хүний биеийн хүч чинь бүх зүйлсэнд байж хэрэгтэй. Хэрвээ би өдөр босгон тэр хүчтэй байгаад байвал тэр чулууга өргөж чаддаг болно. 10 дахь анги хөрөнгүүдээ. Тэгжиж би амар хүчтэй авраг болж болно гэжээ. Тэгсэж чи тийм ухаантай бол ухаанаараа тэр чулууг өргөж чадах юм уу гэж асуужээ. Тэгэхэд Ганц цог болно штэ. Ухааны хүч гэж юм байгаа гэхэд ухааны хүч гэж юу байдаг юм бэ? Тийм юм би сонсож байгаагүй юм биш үү гэхэд аав маань биеийн хүчтэй байх нь чанд маш их тусна гэж хэлсгээд тэгэхэд Ганц цог миний аав тэгвэл ухаантай байх нь хүмүүст илүү хэрэгтэй гэж тэгээд Ганц сум миний аав зүв гэхэд Ганц цог үгүй миний аав зүв гэж хэрэлдэжээ. Ямар ч гэсэн би чамаас хүчтэй. Яагаад гэвэл би онц сурдаг.
гэхэд ганцхан уурн дүрсэн ассан. Ганцхан уурсандаа газ цогийг барьж авснаа өөрийг нь тонгороод газар унгааж. Тэгээд дээрээс нь дараад харуу би чамаас хүчтэй. Одоо чи надаас хүчтэй гэд худсаа яриад байв гэж хэлэхэд би тэр газ цог юу ч хийсэнгүй дуугаа гэр зүгөө явчихжээ. Тэгээд дараагийн бүлэг эхэлдэг. Нэг хүчтний дэргэд хүчгүй буруутай юу? 2 жаасын маргаан 2 дахь өдөр өргөжсөн байжээ. Тэр ганц сум гадаа асгаж байгаад газ цогийг харжээ. Газ цог тэнд булгийн дэргэд сууж байна. Тэр нөгөө цаасаа уншсаар байна. Тэр 6 ор сүгэ өөрт нь би ухаан хэрэггүй гэж хэлсгэд итгээгүй байхдаа гэж би өөрт нь үзүүлээд өгөндөө гэж ганц сум хэлсгэд газ цог нөгөө ганц сумыг том хар чулуугаа өргөж байгааг хараад яа цаадах чинь бас намайг надад итгэсэнгүү тэр хүч хэрэггүй штэ ухаанаас ашигсан дээр гэд газ цог дотроо боджээ. Хоёр жаас тийхүү хэрэглээ хизэж дуусахгүй зүгээр маргацаар байх болно. Тэгээ би биэндээ хизэж бууж өгөхгүйгээ мэдсэн байжээ. Тэгэхээр хизээ төгсөх нь хинч мэдэхгүй байж. Ганц сумд нэг санаа төржээ. Би хэрвээ хот айсынхаа хүчтэй хүүхдүүдийг барчхус би энэ хот айсыгаа хамгийн амар хүчтэй болно. Тэгэхээр би энэ Батцангаа гэдэг хүүхдийг дийсбэл би хүчтэй тэгээд бүр газ цог бүр надаас бүр айхаар амар харагдана гэж боджээ. Ганц сум тэгэж бодож байтас газ цогийг харжээ. Газ цог нөгөө өөрөө уншдаг цаасаа уншаас байж. Тэгэхээр газ цогийг дуудаад хөөш би энэ хот айсынхаа хамгийн хүчтэй бэртэй хүүхдтэй одоо туулалдана. Өөрийнх нь нэр нь Батцангаа гин. Тэр бүр 7 дугаар анги би 6 дугаар анги штэ гэд хэлсгээд газ цог итгэхгүй байж. Тэгэхээр нь ганц сум за тэгвэл би чамд үзүүлье. За би амар хүчтэй юм чинь гэснээ дагуулсан яв. Тэгээд тэр Батцангаа руу явж байхад газ цог тэглэж гисэн чи тэрийг барсан чи өөрөөс нь ухаанаараа муу биш гэхэд ганц сум ядаж төгөөс би тэр Батцангааг өөрийнхөө хүчээрээ барах юм ч гэд явдээ. Тэгээ ганц сум газ цог хоёр ашгүй гэж тэр Батцангаагийн гэрт очижээ. Тэгээд Батцангааг гараад ир гэд хамт тоглоё гэж хэлсгээд Батцангаа гарч иржээ. Тэгэхэд Батцангаа арай Батцангаа тоглосон гэж бодоод гадаа гарч иртээ. Ганц сум хөөе чи найзуудаа дуудаа гэж хэлсгээд Батцангаа яагаад гэхэд би гоё юм харуулах чинь найзууд чинь бас харуулах гоё байхаа гэж хэлжээ. Тэгэхээр нь ганц сум Батцангааг та хамт яваад тэгээд найзуудыг авчиржээ. Тэгээд бүх найзууд нь эрэнгүүд нь за хүүхдүүдээ энэ газ цог хүүхэд намайг хүчтэй биш гэдэг. Тэгээд би чамтай Батцангаатай барилдаж хүч
хүч бос хүн болгонд хэрэгтэй гэдгийг үзүүлнэ гэж хэлжээ. Тэгснээ Батцангайтай барилдахаар бэлдэв. Тэгэхэд Ганцсог хараад өөрийн Батцангайг барахгүй гэдгийг мэдэж байжээ. Тийм болохоор өөрийг нь инээсэж чадахгүйстаа гэж ингээд тэр Батцангайгийн найзуутай яриа сууж байсаа. Тэгээд барилдаа ихсэнгүүд Батцангайгийн хөлнөөс нь бариад хөлсөнд нь яг амтан хатсан байсан болохоор өвдөжсэн болохоор Батцангай битгий намайг тэндээс байр гэхэд тэр Ганцсум тоохгүй барьж аваад өргөд унгаачихжээ. Тэгсэн чинь Батцангайгийн ээжийн гарч ирээд Ганцсум Ганццогийг яагаад манай хүүгийн энэ өвдсөн газарт нь хүрээд байгаа гэд тэгэхэд Ганцсум Ганццог хоёр зүгээр Ганццог нь би ихчээ яагаагүй Ганцсумс тэгингээ тэгээ Ганцсум ганцаараа яваад Ганццог ганцаараа яваад тэгээ Ганцсум ганцаараас хэрэгт оржээ. Тэгээд бүлэг 3 ихэсгээ. 2 хүчтний цаана хүчтэн бий. Дараагийн өдөр нь Ганцсум гайхуулсаас би бүр дисхийн хамгийн хүчтэй хүнс гэж ингээд гайхуулаад байхаар Ганццог тэгэхээр чи яаж түүнийг дийлсэн гэхэд дисгүй явах вэ? Би амар хүчтэй юм чинь гэхэд чи Ганццог гэхдээ чи хотын хүүхдийг барахгүй сайстаа тэр хотын хүүхдүүд чинь бүр амар гэхэд дийлэн штэ би дийлэн ингээд ахаан Ганццог нэр юм уу хэрвээ чи дийлэх юм бол би чамд итгэе. Тэгээд би тэр цаас Орос уг уншихаа үзээд тэгээ хүчтэй болох гэж оролдъё гэхэд Ганцсум бүр баярсаад тэгээ за тэгээд явдаг. Тэгснээс болоод Ганцсум мэддэг хүн болгоноо дуудаад тэгээд цугларжээ. Хотын хүүхдүүд айхтар эдэм гэсэн гэж хэлхийг Ганцсум тоохгүй шууд барилдахаар болжээ. Амар олон хүүхдүүд цуглаж ижээ. Тэгтэл нөгөө барилдах хүн нэрдэггүй. Тэгээ бүтэн цаг хүлээсний эцэст нэг хүүхэд гарч иржээ. Тэр хүүхдийн нэг нь Балбар гарч ирээд чи надтай тулалдмаар байгаа мó гэж хэлдэг. Ганцсум тийм би амар хүчтэй болохоор би чамтай тулалдана да гэж хэлгээд хүүхдүүд давцаад ихжээ. Тэгээд яг ихсгэд тэр хоёр тулалдаж ихжээ. Балбар жижигхэн биетэй Ганцсумаас арай жижигхэн биетэй мөрзөө арай хүчтэй. Тийм болохоор Ганцсумын толгой руу амар хүчтэй цохоод амар өвдөжээ. Тэгэхэд Ганцсум айгаад холдоод тэгснээ цохиусандаа уурлаад хамах урдаараа гүйж ирээд өөрөө нь өшигсгөөд дайрахад бустаад тэгээд өөрийг нь дахин Балбар барьж аваад газар унаачдгийг. Тэгээд хүүхдүүд хашгиралдаад амар тэгтэл Ганцсум босож ирээд дайрах гэж оролдоход Балбар дээрээс нь дараад Балбар тожигджээ. Тэгэхэд Ганцсум би сая жоохон сайн оролцсонгүй чамайг муу гэж одоод дахиад үзье гэжээ. Тэгэхэд хүүхдүүд
дахиж хашгиралдаад тэгээд ихсчээ. Хүүхдүүд тэр ганц сум Балбар хоёрыг тулалдахыг хараад хашгирсаар байсан. Тэнд хүүхдүүд тулалдж байгааг хараад ганц сумын зодуулчих үдэ гэж айгаад сууж ийн. Тэгэхэд ганц сум Балбартай тулалдаа ноцтоодсон. Би бинийгээ газар унгаацсан. Би бинийгээ бариад базаад тэгэхэд Балбар өөрийг нь босоод өөрийг нь барьж авснаа дахиж газар унгаагаад тэгтээ дээрэс нь хөзөөрөө дээрээс нь дараад яг дээгүүр нь асгаж байгаа юм шиг амар тэгтэл ганц сум айгаа зүхтаач гин. Тэгээд буцаж гэрзүүгээ ирэхэд ганц цаг өөрийг нь шоолоод би чамд хотын хүүхдүүдийг амар гэж хэлсэн штэ гэхэд тэр инээгээд хийсгээд ганц сум юу ч хэлэхгүй дуугаа суугаад байжээ. Дараагийн бүсэг маргааны төгсгөөс бас л хойшсон. Нэгэн өдөр ганц сум ганц цоо хоёр хамт явж байгаад ганц сум би бүр амар хүчтэй осохороо би бүр буухыг барна штт гэжээ. Тэгэхэд цог итгэсэнгүү. Чи яаж ганц сумаа чи бүр яаж тэр том бугыг барах гээд байгаа ингээд инээр хийсгэд би чадсан штэ нэрнгээсээ гэхээр үзүүсэч гэжээ ганц цаг өөрийг нь чадахгүй гэдгийг мэдж байгаа гэд. Тэгэхэд ганц цаг гайхажээ. Ганц сум за гэд тэгээд ганц сумны бууд оржээ. Тэнд ганц цаг буугаас айгаад хол суужээ. Тэгэхээр ганц сум өөрөөс нь орчсноо өөрийн буугийн бөксөн дээр аалгадаад тэгэхэд бууг өөрөөс нь амар дайраад тэгэхэд ганц сум айгаад шууд зүхтаажээ. Бараг өхөр шахсан. Тэгэхэд нэг бамбаа өвөө хурж ирээд ганц сувыг аваад буцаж явдаг. Тэгэхэд ганц цаг юу болсныг хэлжээ. Ганц цаг өвөө ганц сум өөрөө би хүчтэй босхороо би бугээ барна хэрвээ тулалдсан бол гэж хэлсэн. Би яагаад тэгснээ би ойлгоогүй гэд. Тэгээд ганц цоо дахин буруугүй ганц сум ганцаараа буруутайс төгс. Энэ бүсэг тусдаг. Дараагийн бүсэг маргаан гинэтгэн зогсон. Хоёр жазгийн маргаан гинэтгэн зогсов. Аажмаар биенийг тэгээ маргалтахаа байж эхжээ. Яагаад гэдг нь энэ бүсэг дээр гардаг. Нэгэн өдөр ганц цагийн энэ дэвтэр нэг цаас нь урагдаад тэгээд хийсэд явчихжээ. Тэг хооронд ганц сум усаа угаад сууж байжээ. Тэгэхэд тэр хийсэн цаас нь өөр дээр нь гарч ийн. Тэгэхэд цаасан дээр ингэж ичсэн байдаг. Ганаа өнөөдөр их ууртай байна. Сахсан сэрүүлзэж ногоон алга нүдээ эргэлдүүлсэн хос хайраж усан дээр очсоо. Уснаас хид зайлсгснаа дэнхгэр толгоогоо сижиж муухай чангар төргөө. Тэгээд холгүй байгаа бус чулууны тэнд очиж засгуутай хэвтээд хэрхэрж унтаад өгөв гэсэн бичиг байсан. Ганц сум бодоод амар уурсаж ганц цагийг
зодондоо гэдэг ингээ уурсан чинь уурсаад тэр яаж ингэж хийж чадчихна гэд уурсаад байж байна. Ганс бүр уурсаад хамаг хурдаараа анги руу орж ирээд цаасыг өргөн хин нэг нь миний тухай ингэж ичсэн байна гэд уушин. Тэгэхэд ганс цог энийгээ сууж ийн. Тэгэхэд ганс шууд хин гэдгийг мэднэ. Яг ус ганс цог хин гэд байсныг мэднэ. Яг ус ганс цог баян өөртөө маргалддаг болохоор. Тэгэхэд чи яагаад миний тухай ингэж ичж байгаа ганс цогоо гэж хэлсгээд ганс цог айгаад хүүшээ би бичээгүй штэ гэд тэгвэл хэн бичсэн гэхэд би өөрөө бичсэнстэй гэтээ өөр хүний тухай ахгүй юу. Гана гэж манай хот айсын хойд руу оцсон цахирт байдаг сүрэг янгарын тэхийг би нэрлсэн юм. Тэгээс би тэгж хийсэн юм гэж. Тэгэхэд ганс сум тайвширч ашгүй дээ гэд ганс сум хоёр буцаа найзууд болдог. Тэгэхэд ганс цог нэрээ би нэг ном уншсан. Тэр номон дээр ухаантай байх нь чухал, хүчтэй байх нь ч чухал. Хоёусоо хүнд хэрэгтэй гэдэг юм. Тийм болохоор хоёусоо маргалдахгүй, хоёусоос би биендээ хэрэгтэй гэхэд ганс тийм юм биш дээ гэд тэд хоёр сайн найзуудаараа хамт төгсдөг. Энэ төгсгчдэр зодонгийн төдвийн нэг бичээс байгаа. Би та нарт энийг уншиж өгцгөөе. Эрхэм дүүнараа, эрт үрдийн цагт хүн дөнгөж бий болж байхдаа хүч чадсаарч доороо эрдэмч номч мэддэггүй байжээ. Тэр цагт хүн дээсээ ч ож өмсөж чаддгүй, хоолойч хийж аргыг мэддэггүй, гэр оронч үгүй байжээ. Гэхдээ тэд цаг өнгөрөх болгон ухаанаа ашиглаж, хүчээ бас ашиглаж ийм дэсгийн хамгийн хүчтэй сайн амьд зүйлс болсон юм. Ингэж төгсгөс энэ ном төгсдгөө. Өнөөдөр би Зодонгийн төдөө ухаан номыг уншсан. Энэ ном нь сурагчдын заавал унших ёстой зохиосуудын нэг юм энэ дээр бичсэн байна. Тэгэхээр энэ номыг авсан дээр шүү. Зодонгийн төдөө миний хамгийн дуртай зохиолч. Тэгээд маш гоё ном зохиодог болохоор ийм ном зохиодог болохоор та үдж байгаа хүн босгоо авч үзээрэй. Тэгээд энэ ухаан гэсэн номны тухай гоё байсан. За өнөөдөр энэ ухаан номыг уншсаа. Дараагийн бичсэн гартаас баяртай. Лайк, subscribe дараатай. Баяртай.